Ерөнхий сайдын анхлах зөвлөх ганц ухнарт холбогдох хэргийг дээд шүүх хянан хэлэлцсэн. Анхан болон давцаалдах шатны шүүхээс оноос ялыг хөнгөрүүлсэн байгаа. Гэвч шүүхэн шийдвэрийг яллагдагчид хүлээн зөвшөөрөөгүй учраас эцсийн боломжоо ашиглахаар болсон гэдгийг аль биесээр мэдгдсэн. За дээд шүүх ямар үндслэлээр ганц ухнарт оногдуулсан ялыг бууруулсан шийдвэрийг гаргасныг эхлээд тайлбарлая. За хоёр шатны шүүх нүүрсний жингийн зөрүүнээс гарах алдагдал, нүүрс шигшиж ангилах, тоног төхөөрөмжийн түлшний зардал, тоног төхөөрөмжийн түрээсийн зардал зэргийг хохиролт тооцсон ганц ухнарт ял оногдуулад байсан. За нүүрс шигшиж ангилсны шатхуунд 390.3 сая төгрөг, тоног төхөөрөмж түрээслэхэд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн гэж яллах дүгнэлт ирүүлсэн байдаг. За үнийг нь бол хоёр шатны шүүх бол баталж гаргасан ял оноосон байдаг. За үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. За үүнээс гадна хоёр шатны шүүх нүүрсний үнийн зөрүүнээс 1 тэрбум 730 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тооцоод байсныг нь бол 1 сая 130 сая төгрөг хохирол учруулсан гэж тооцсон. За ялыг бол одоо хөнгөрүүлж байгаа юм. За анхан шатны шүүхтэр бол анхан шат болон давтраалдах шатны шүүхтэр бол өмгөөлөгчд юун дээр хамгийн их маргаж байсан бэ гэвэл нүүрсний жингийн зөрүү болоод нүүрсний шигшиж ангилах төхөөрөмжийн үнээс хохирлыг яагаад одоо энэ ганцх буюу энэ холбогдох хоёр хүнд ноогдуулж байгаа юм бэ гэдэг дээр бол одоо өмгөөлөгч бол хамгийн их эсэргүүцэл гаргаж байсан, тайлбарыг тавьж байсан. За үүнийг бол одоо гэрч нар ч гэсэн яг энэ дээр яагаад энэ хүмүүст энэ ялыг оноох ёстой вэ гэдгийг бол баталж чадаагүй дэч ял оноогоод байсан нь бол одоо хамгийн их шүүмж дагуулад байсан. Тэгэхээр дээд шүүх маргаан хамгийн их маргаад байсан асуудлыг бол яллагдагчдын талд шийдсэн гэсэн юм а. За ингээд 4.6 жил хорих ялдах хоёр шатны шүүхээс сонсоод байсан. За мөн дээрээс нь төрийн албанд ажиллах хэрэг 4 жилээр хасуулсан тогтоол уншуулсан ганц ухын ял хөнгөрөөд за 1 жилээр хасагдсан байгаа. За 3 жил 6 сарын хорих ял болж ялын хугацаа бол багассан. Харин 4 жил төрд ажиллах эрхийг бол хязгаарласан. Үүнийг бол хэвээр нь үлдээсэн байгаа. За 2014 оны 7 дугаар сараас хойш 1 жил 6 сарын хугацаанд хоригдсон гэж тооцвол дахин 2 жил ял идэх хугацаа ганц ухад үлджээ. За үүнээс гадна нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон MGL-SP компанийн захирал Даваах үг хөтөлбөрийн үлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг бол одоо хоёр шатны шүүхээс гаргаад байсан. За хорих ялгүй. За харин үүнийг бол дээд шүүх багасгаад 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгох буюу ойролцоогоор 15 сая 360 мянган төгрөгөөр торгох ялыг бол оногдууллаа. За анхан шатны шүүхийн шийдвэр гартал 44 хоногийн хугацаанд цагдаа хоригдсон байдаг. За энэ хугацаанд хоригдсон за хорих ялгүй учраас хоригдсон хугацааных нь нөхөн төлбөрийг улсаас гаргаж өгөх ёстой. За тиймээс энэ торгох яллаас нь хасаад за ойролцоогоор нэг 6 сая 912 мянган төгрөгийн торгуул төлөхнө гэсэн ийм аль биесны мэдээлэл бол гараад байна. За ерөнхий сайд Алтан уугийн хувьд бол дээрх 3 хүнд ял оногдуулсан бүгдийг байдлыг бол одоо үгүйсгэж бүгдийг нь цагаатгах ёстой гэсэн ийм байр суурийг бол илэрхийлсэн. За үүнийг юутай албан тайлбарласан бэ гэвэл Алтан уугийг ерөнхий сайд байхад нь чиглэсэн энэ улс төрийн үйл ажиллагаа бол эцэстээ энэ 3 хүн дээр одоо төгсгөл нь хийгдэж байна гэсэн ийм зүйлийг бол ярьсан байгаа. Ингээд Алтан уугийн гишүүний яриаг үргэлж дээд шүүхээс харилцлаа. Шинжлэлийн засгийн газар ард түмний 2 жил хямд нүүрсээр хангасны төлөө ганц өхөд маань шоронд 3 жил 6 сар суух ял өглөө. Намайг ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгад хэрэгээ үргэлжлүүлсээр байгаад ичсэн хүн ална гэдэг юм боллоо. За ямар ч тач ганц өх болон даваа хүн нар бол одоо ямар нэгэн байдлаар улсад хохирол учруулсан буруутай гэж бол одоо дээд шүүх үдсэн. За ялыг нь хэдийгээр хөнгөрүүлсэн ч гэсэн. За харин анхан шатны шүүхэд хийсэн тайлбар нь олон хүний сэтгэлийг хөдлөсөн хуулийн хэлтийн байгууллагын тогтолцоо гажуудлыг хүчтэй шүүмжлээд авсан мөнгөн туяагийн хувьд бол дээд шүүхээс гин буруугүй гэж цагаатглаа. За цагаатсан мөнгөн туяа нь бол төрөөс нэг 38 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй. Дээрээс нь өмгөөлөгчийнхөө нөхөн төлбөр, за сэтгэл санааны хохирол, за хоригдож байсан энэ ял хилцэх хугацаанд ажилгүй байсан энэ хугацааныхаа мөнгийг бол авах эрхтэй гэсэн ийм зүйлийг бол одоо өмгөөлөгчд тайлбарлаж байгаа. За гэхдээ мөнгөн туяаг буруутгах гэж байхдаа анх хоёр зүйл ангиар бол одоо яллах дүгнэлт
үйлдэж бичиж орж ирсэн байдаг. За нэг нь бол эрүүгийн хуулийн 166-гийн 2, нэг нь 263-ийн 2 гэсэн зүйл ангаар буруутгасан байдаг. За эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 166-гийн 2 гэсэн зүйл анги нь бол өршөөгдсөн хэрэгсэхгүй болсон гэсэн үг юм. За 263-ийн 2-ын дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. За ингээд тэрээр бол цагаатдах одоо үндэс нь бол тавигдсан юм. За эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166-гийн 2 буюу татварт ноогдох онцгийн хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөр ёсны доод хэмжээг 251-ээс 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-аас дээш 8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байгаа. За тэгэхээр энэ дээр бол одоо мөнгөн туяа хохирол нэхэх за дээр дурдсан 38 сая төгрөгийн хохирол одоо бусад урсгал зардлын хохирлыг бол нэхэмжлэх эрхгүй байж мэдхээр ийм нөхцөл байдал үүсэт байгаа. За гэхдээ дээд шүүхийн шийдвэр бол одоо албан ёсоор бичгээр гараагүй учраас энэ бол одоохондоо тодорхойгүй хэвээр үлдэж байгаа. За ялан хөнгөрч нэг нь цагаатсан ч улсын дээд шүүхийн шийдвэрийг бол одоо яллагдагч тал бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргахаа өмгөөлөгч нь бол өчигдөр албан ёсоор мэдгдсэн. За цагаатдах ёстой гэсэн байр суурийг бол хадгалсаар байгаа. За дээд шүүхийн шийдвэр албан бичгээр гарсан тохиолдолд за үүнээс хойш 30 хоногийн хугацаанд бол одоо ерөнхий шүүгчид бол хандаж гомдол мэдүүлэх учиртай. За хэрвээ ерөнхий шүүгч гомдлыг хүлээж авбал дүгнэлт бичдэг. За бичсэн дүгнэлтийг бол нийт шүүгчдийн хурлаар оруулж иж цаашид хэргийг одоо хаашин шилжүүлэхгүй эцсийн шийдийг батлах уугүй юу гэдэг дээр бол одоо гомдлыг хүлээж авах уугүй юу гэдэг дээр хариу мэдэгдэх ёстой юм. За гэхдээ одоогийн хуулиар бол одоо нийт шүүгчдийн хурал гэдэг зүйл бол байхгүй болчихж байгаа. За ингэхээр бол одоо хэрэг цаашдаа яаж өрнөх вэ? Ямар тач одоо ерөнхий шүүгчд бол гомдол гаргана. За үүн дээр бол одоо ямар хариу өгөх вэ гэсэн ийм зүйл нь бол одоохондоо хуулийг нь харахад бол тодорхойгүй болж хувираад байгаа юм. За өнөөдрийн онцлог мэдээг сэтгүүлч сугар бэлтгэлээ.